хүүхдүүдээ бидний өнөөдрийн хичээлийн сэдв холимог бутархайг унших, бичих, жиших. За эхлээд бүгдээрээ энэ тууцыг ажиглая. Шар тууз байна. Энэ тууз маань хэдэн метр байгааг нь бүгдээрээ холимог бутархайгаар илэрхийлье. За эхлээд бүгдээрээ тоон шулуунд ажиглая. Эндээс энэ хүртэл 1 м. Дахиад эндээс энэ хүртэл 1 м. Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 2 бүтэн метр байна. За 3 дахь хэсгийг бүгдээрээ харъя. 1 м хүрж байна уу хүүхдүүдээ? Хүрэхгүй байна. Хэдэн хэсэг байна вэ? 1, 2, 3, 4, 5 тэнцүү хэсэг хуваасны 3 хэсэгтэй тэнцүү тууз байна. За тэгэхээр үнийг холимог бутархайгаар илэрхийлэхдээ 2 бүхэл 5-ны 3 м урттай тууз байна гэж уншдаг байх нь. За тэгвэл холимог бутархай гэж юу юм болоо хүүхдүүдээ? Бүхэл тоон дээр энгийн бутархай тоог нэмээд холимог бутархай гардаг юм байна. За тэгвэл бүхэл тоо ба бутархай тооны нийлбэрийг холимог бутархай гэдэг байх нэ. За тэгвэл одоо бүгдээрээ сургагчгийн 336 дугаар дасгал будсан хэсгийг холимог бутархайгаар илэрхийлээрэй гэсэн даалгаврыг хий. Багш нь нэмэлтээр дүрс оруулсан байгааг анхааруулъя. За эхний А дүрсийг бүгдээрээ харъя. 1 бүтэн дугуй дүрс, дараагийнх нь 1 бүтэн дугуй дүрсийг 4 тэнцүү хуваасны 1 хэсгийг нь будсан байна. Тэгвэл үүнийг 1 дээр нэмэх нь 4-ний 1 буюу холимог бутархайгаар илэрхийлвэл 1 бүхэл 4-ний 1 гэж унших нэ. За дараагийн дүрсийг бүгдээрээ ажиглая. 5 өнцөгт байна. Эхний 2 дүрс маань бүтэн байна. Харин 3 дахь дүрс маань 1 бүтэн 5 өнцөгтийг 5 тэнцүү хэсэгт хуваагаад 3 хэсгийг нь будсан байна. За тэгвэл үнийг 2 бүтэн 5 өнцөгтөөр нэмэх нь 5-ны 3 хэсгийг нэмнэ гэж ойлгоод 2 бүхэл 5-ны 3 гэж унших нэ. За В дүрсийг бүгдээрээ харъя. 2 бүтэн дугуй дүрс 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 тэнцүү хэсэг хуваасны 7-ыг нь будсан байна. Тэгвэл үнийг 2 дээр нэмэх нь 8-ны 7 буюу 2 бүхэл 8-ны 7 хэсгийг нь будсан байна гэж унших нь. За Г дүрс мөн адил 1 бүтэн дүрс дээр 4-ний 2-ыг хэсгийг нь будсан байгаа учраас 1 бүхэл 4-ний 2 гэж унших. Д дүрс маань 3 дээр нэмэх нь 4-ний 1, 3 бүхэл 4-ний 1 хэсгийг нь будсан байна гэж унших нь. За дараагийн даалгавар маань сургагчгийн 337 дугаар дасгал зурагт дүрсэлсэн шингэний хэмжээг литрээр илэрхийлээрэй гэсэн даалгавар байна. За эхнийхээ бүгдээрээ ажиглая. 1 бүтэн литр байна. Дараагийнх нь харин 1 литрийг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тэнцүү хэсэг хуваасны 9 тэнцүү хэсэгтэй тэнцүү шингэн байна. Тэгвэл үүнийг 1 бүхэл 10-ны 9 литр гэж унших нэ. За дараагийн шингэн маань 1 бүтэн литр шингэн, дараагийнх нь 1, 2, 3, 4, 5. 1 литрийг 5 тэнцүү хэсэг хуваасны 1-ийн тэнцүү шингэн байна. Тэгвэл үүнийг 1 бүхэл 5-ны 1 литр гэж унших нэ. За дараагийн шингэн маань 2 бүтэн литр 1, 2, 3, 4 тэнцүү хэсэг хуваасны 3-тай тэнцүү хэсэг литр байна. Тэгвэл үүнийг 2 бүхэл 4-ний 3 литр гэж унших нэ. За тэгвэл эхнээс нь дахиад бүгдээрээ уншия. 1 бүхэл 10-ны 9 литр, 1 бүхэл 5-ны 1 литр, 2 бүхэл 4-ний 3 литр. За дараагийн даалгавар маань сургагчгийн 337 дугаар дасгал дээрх зургаас харж шингэний хэмжээг жишээд ирэмблээрэй гэсэн байна. За
эхнийх нь хэдэн литр байлаа? 1,9 литр байсан. Дараагийнх нь 1,5-1 литр. 2,4-ний 3 литр. За эхлээд энэ 3 шингэний хэмжээ бүгдээрээ жишгэн байна. За энэ хоёрын аль нь их вэ? За жишгэхийн тулд бүгдээрээ эхлээд бүхэл тоог ажиглана. 1 1 тэнцүү байна. За дараа нь бутархай тоог ажиглана. Хуваарийг нь харах нь. За 15 байна. 11 байгаа учраас шууд 1,9 литр нь их юм байна гэж бодох нь. За дараагийнх нь энэ хоёр шингэний хэмжээг жишээ. За бүхлийг эхлээд харьцуулна тийм ээ. 1 2. Тэгвэл шууд 2 бүхэл нь их буюу 2,4-ний 3 литр хэмжээтэй их байх нь байна. За одоо хэмжээг жишээд ирэмблээрэй гэсэн учраас бүгдээрээ ирэмблэе. Ирэмблэхдээ хамгийн багаас нь их рүү ирэмблэе. За хамгийн бага шингэн маань 1,5-ний 1 литр. 1,10-ний 9 литр. Хамгийн их нь 2,4-ний 3 литр гэж ирэмблэнэ. За дараах дүгнэлтийг гүйцэн бичээрэй гэж. Холимог бутархаануудыг жишгтээ эхлээд бүхэл хэсгүүдийг жишнэ. Бүхэл хэсэг нь их бутархай ямар байх вэ хүүхдүүдээ? Их байна. Бүхэл хэсэг нь тэнцүү бол аль хэсгийг нь жишгүүлээ? Бутархай хэсгийг нь жишгэнэ. За дараагийн дасгал маань жишээрэй гэж байна. 2,9-ний 5, 1,9-ний 7. За бүгдээрээ эхлээд бүхэл хэсгийг нь жишнэ. 2 байна, 1 байна. Тэгвэл шууд бүхэл нь аль нь их байна гэсэн үг. За дараагийнх нь 2 бүхэл 7-ны 2, 4 бүхэл 7-ны 4. За эхлээд бид жишгтээ бүхэл тоог ажигладаг. 2 бүхэл 4 бүхэл байна. За тэгвэл мэдээж 4 бүхэл нь их. За дараагийнх нь 3 бүхэл 11-ний 4, 3 бүхэл 11-ний 5 гэсэн хоёр тоо байна. За эхлээд бүхэл хэсгийг нь жишнэ. 3 3. За дараа нь хуваар хэсгийг нь 11 11 бас л тэнцүү болчихлоо. Одоо хүртүүрийг нь жишээ. 4 5. 4 5 2-ын 5 нь их учраас 3 бүхэл 11-ний 5 нь их байх нэ. За 2 бүхэл 8-ны 2, 8-ны 4 гэсэн энгийн бутархай тоо гараад ирлээ. За тэгвэл энэ хоёр тооны аль нь их юм болов хүүхдүүд? За энэ бүхэл тоо байхгүй тийм ээ. Тэгвэл энэ маань тэг бүхэл гэсэн үг байдаг байна. Тэгвэл 2 бүхэл тэг бүхэл аль нь их вэ? 2 бүхэлтэй нь их байх нэ. За дараагийн тоо маань 8 бүхэл 17-ны 3, 9 бүхэл 17-ны 1 гэсэн тоо байна. За 8 бүхэл 9 бүхэл 9 бүхэл нь их. За 2 бүхэл 15-ны 13, 1 бүхэл 15-ны 11. За аль нь их вэ хүүхдүүдээ? Эхлээд бүгдээрээ бүхэл тоогоо жишдэг учраас энд 2 бүхэлтэй байна, энд 1 бүхэлтэй байна. Тэгвэл 2 бүхэлтэй тоо их байх нэ. За дараагийн дасгал маань сурах хүчгийн 338 дугаар дасгал. Үйлдэлийг гүйцэтгээрэй гэж байна. 1 дээр нэмэх нь 4-ний 3 тэнцүү 1 бүхэл 4-ний 3. 2 дээр нэмэх нь 6-ны 1, 2 бүхэл 6-ны 1. За энэ бүгдээрээ ажиглаж байгаа ах тийм ээ. Эхлээд бүхэл тоон дээр бутархай тоог нэмээд холимог бутархай үүсэж байна. За 9 дээр нэмэх нь 10-ны 3, 9 бүхэл 10-ны 3. 5 дээр нэмэх нь 3-ны 2, 5 бүхэл 3-ны 2. 8 дээр нэмэх нь 9-ний 8, 8 бүхэл 9-ний 8 гэж уншихнэ. За дараагийн дасгал маань сурах хүчгийн 339 дугаар дасгал. Тоог уншаад бичээрэй гэж байна.
3 бүхэл 5-ны 3, 1 бүхэл 7-ны 5, 1 бүхэл 8-ны 1, 5 бүхэл 4-ний 3 гэснээр тоог бүгдээрээ стандарт бичлэг буюу тоогоор бичгэнэ. За 3 бүхэл 5-ны 3, 1 бүхэл 7-ны 5, 1 бүхэл 8-ны 1, 5 бүхэл 4-ний 3 гэж бичгэнэ. За өнөөдрийн хичээл маань дуслаа. Туслыг хураавал далай, дуусныг хураавал эрдэм. Та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.